сонсох боломжтой. Та өдөр бүр шууд нэвтрүүлэгт холбогдож сонгосон асуултандаа зөв хариулбал яг л ATM-с мөнгө авдаг шиг тухайн асуултын оноо мэдлэгийн тань амт болон таны дансанд шууд шилжиж орно. Мэдлэгийн амт асуулт хариултын шууд нэвтрүүлэг 5 дугаар сарын 15-наас эхлэн Монголын үндэсний олон нийтийн телевиз, Монголын үндэсний олон нийтийн радиогийн сувгаар өдөр бүр 21 цаг 5 минутаас мэдлэгийн амт. Түүхийн боловсролыг дэмжигч Ариг банк. Энэ эдигийн одоо яа идэх вэ? Тов Жимгээ хоёр легчдэр маш хүнд бодлого бодуулж байна да. Нэг байрны 3 залуу нөхөрлөж эхэллээ. 3 өөр төрх, 3 өөр зан аршин юутайч 4 хүн сансар дээр ирлээ. Сансар тэдэнд хэрхэн нөлөөлөх бол Тагмадгүй хохирогчоор дуудагдсан. Яг тэрүүдэд багалцуудад арчсан бол гомдлогч чадахгүй байсан байхгүй. Нансалд яг өнөөдөр дээшээ тэнгэр хол байлаа. Огсом зантай санжаа хүйтэн газарт. Харин аархаж яваа тогмод залуу амрагтайгаа сэнгэж явна. Санжид ангир хоёрын дунд учиг бий болжээ. Би чамд өгнө гэсэн хувьяасаа нэг төгрөгч говьчуулахгүй мэдв. За сайн байна ах. За яас юм. Миний нэг дүү байдаг юм. Хүн мөнгө алдчихад хизүүдэд байна. Нанц дуу. Бишээ, миний хуураад үлдээ. Тэгээд өмгөөлөгч аав ирэхэд мөнгө төгрөг хүрдэхгүй. Ослоо эргөө. Заллан. Хүнээс нэг 5-6 том нэхий авсан юм байна. Тэгс нөгөөх нь ялзарсан нэхий өчөж. Ярвтээ эргүүлж найдваргүй юм байна да. Хичнээн төгрөг алдчихсан. 50 сая. Хөө. Sto найдваргүй юм шиг байна. Юу гэж юм чинь хууль хяналтын байгууллага таав нь үл мэдмээрсэн дээ. Одоо тэр 50 сая чи 20 сая нэлдэг замдаа гараад хийдгээ ч гэсэн. Тад үр дүнгэл хүлээх хүрсэн шүү дээ. Нийтж жоохон хэр барг юм харгалдаг та. Хэрвээ тэр мөнгөний нэрвэлээд авчих юм бол чи тэндээс нь цалин мөнгө авчих болно шүү дээ. Ах маань би хүс мөнгөд хамгийн гол биш аахгүй. Би танаас хүс мөнгө авахгүй. Энэ хэрэг дүүгийн хүч хөрхүүд хамгийн гол учир нь оршоод шүү дээ. Тэгээд ямар ч арга байхгүй. За юу ч гэсэн дүүн оролдоо үз. Тэгтээ найдвар муутай шүү за. За тэг. Ах нэр нь чамаг л гэж ярихгүй бол өөрөө хүн байхгүй шүү дээ. Та нэрээ сонио шүү. Ер нь өөрчлөгдөхгүй юм аа. Таны мэддэг хүний сайн байг үчихэд өөрчлөгдөд дээ шүү дээ. За ихээ дүүн оролдоо үзье. За тэг. Тэгээд яри за. Дүүн жоо ажил хийх. За баярлалаа. За.
Тань идэх юм байна уу гэж хэлж байна. Байж байгаа одоохоо. Баярлалаа. Өсөдөө. Би яагаад вэ? За. Үгүй чи хамаагүй хурдж яа дугуйс эсрүүлчих гээд байдсан шүү дээ. Би аян хумнаа. За тэгвэл чи тэр байшин төрөөд ирэн шүү. За юу. За тэр штэ. За. Баярлаа. Зүгээрээ. Зүжээ. Агаанд юу дурж байгаа юм бэ? Ягаан ч гэхдээ та сануудтай бүх төрхөд тийм бас мөнгөндөхөө би одоо би мөнгөндөхөөгийн дурах гэж байна. Юу мөнгө нохоо ч муухай агаа юм дүү. Яагаад? Харин мөнгө нохоо ч дуурдгүй. Хөөх нохоо ч хав гэж хуцдаг байхгүй юу? Тэгвэл агаан гой хав гэж хуцдаг нохоо дурж өгье за. Гой. Бидгүүтэй бай. Би дугуйг хурдуулаагүй шүү. За сайн байна. Миний дор цаадаа дээрээ. Заага. Чиний муур амараа чи. Үш. Юу? Хичээсэн. Сайн найз нь яваал. Билгүүжинтэй хоёр таарсан уу? Таарсан. Сургууль дээр явж л идэв чинь. Цаадах чаар хоёр уцаа авдаг вэ? Уцаа авдаг вэ? Чи юу? Найзгаа цаадахтаа жоох нэмжээд өрөө. За найз нь яар чинь явлаа. Бичвэртэ яах вэ? Хүч. Машины бичвэртэ. Тэмээ машины бичвэрт. Өгч. Гүү. Тэрийг өштэй. Маш тал татгал. Болохгүй. Тэр татгалаад яах юм бэ? Би чамайг ижээс гаргаж авмаар байна шүү дээ. Болохгүй шүү дээ. Болохгүй. Биш болохгүй. Чи тэ машина хайрл. Би бол чамайг л хайрламаар байна. Тэр бол яг олдсон шүү дээ. Тэгээд одоо тэр
Миний амьдралын баталгаа болчиход байна шүү дээ. Уулзалтын цаг дуслаа. За. Баярлалаа. Машина. Заасан байна. Заасан байна ах. За, таашаас. За одоо хайгуулын хуурамч тайлан гаргаж өгсөн байна. Яагаад энэ зүйл хийв? Тийм өчр байхгүй дээ. Түүнийг би тогтооно. Түүнээс гадна таны эзэмшилд байгаа аал хязгаарс хууль бус гэж хэлж болох үз байдлаар олгогдсон байна. Жинхэнэ хаана? Энэ хоёрын хооронд ялгааг нь гаргахгүй бол таны байдал бүр хүндрэх гээд. Өөрөөр хэлбэл та бусдын хөрөнгөнд хууль бус аргаар халдсан, хуулийн хилээр болов үнийг чинь дээрэм гэдэг. Зүйл анги чинь чанга штэ. Би таны яриад байгааг нэг л ухахгүй биш. Ялагчлаг нэ. За ямар ч гэсэн та 5 хоногийн дотор жинхэнэ тайлан хуучин эзэмсэж байсан лицензтэйг авчирч өг. Ингэхгүй бол хоёулаа хуулийн өмнө өөр нөрөөр уулзах юм дээ. Тэгэхээр асуудал бүр тиймдээ тулсан юм уу? Санжигийн гэрийг нэгжиж өгөөч. Тэнд миний баримт байгаа. Тавин саяг өгье. За тэгвэл тэр 5 хоног ядахтаа 15 болгооцох. Тэгвэл бол би амжина.
яаж одоо айцсан юм бэ? Нөгөөдөг чи өглөө гараа авчихсан шүү дээ. Энтэй. Ганцаараа. Хааш явсан. Тэр үзүүлв. Тэрийг би хойноос нь алдсан. Яана. Гартаа янз бүрийн хайрцаг савтай юм барьж явсан уу? Үгүй ээ. Өөрийнхөө зүнхтэй л байсан да. Ойлгомжтой л. Чиний дараагийн ажил илүү өнчөг. Тэгээ дараагийн даалгавар нь юу юм бэ? За тэгэхээр чи ингэнэ. Өнөөрөө тэдний даа. За тэгээд түлхүүр их нэвийг энэ дээр хатах. Ваа! Чамаагт юу гэж байна? Ха? Чихэн тагнуулын ажиллаа. Яа, чи тэгж янз бүрийн болж үсэж байгаа хулаад баригч. Ёстой тийм байхгүй. Чи ер нь энэ хийж байгаа ажлынхаа утга учирыг ойлгож байгаа үстэй. Ойлгож байна. Муса эх орноос урагштад гიშгэх газар олох ёсгүй. Зөв. Чи ордон түлхүүрний хэв авч ирсэн үү? Надад өдөр. Ингэж хэвээ аваад өдөө дараагаар нь авсан хэвээ нэгүрийг хамгаалж байна. Ойлгомжтой юу? Ойлголоо. Яасан? Гэхдээ тэр их чих өглөгч юм билээ шүү дээ хөрхий. Тэгэхгүй яах юм бэ? Гадаадынхнаас маш их хэмжээний мөнгө авч байгаа юм баггүй юу? Уумал. Яасан бэ? Би тэрийг мэдэхгүй өгсөн юм баярлаа гэж авч идэл. За зүгээр. Тагнуулч хүнд аль олон ийм явдал тохиолдох хэрэг. Тэгээд чи юусоо инг өөрөн дээр нь харуулж угаад идээд байна. Тэгвэл илүү батаараа өнөвшөлтэй. Тийм ч юм уу? Тийм шүү дээ. Хитээлээ. За би явлаа. За амжилт. Хүшээ. Ашгүй хүрээд ирв. Удаа хүлээсэн үү? Танаа энэ яар чинь ямар их хогт өдөх хүмүүстэй юм бэ? Тийм шүү дээ. Манай тэргээр харин ч гайгүй шүү. Тийм үү. За. Юу вэ нөхөө? Их юм байна орж ирээд яриа. За. Санжаман шоронд орчлоо. Шүүгний. Чи юу гэмэд тогсоод байгаа юм бэ? Уг маань цаач тавтарт орчлоо. Бурхан гэж. Чи яалаа гэж тэгж байгаа юм бэ? Ха? Яг тагмад ургагийн булаацалтаа. Чи ямар зангийг мэдэхгүй шүү дээ. Цаа чин шазрын замны хөдлөөд хар нөхөд унгаачлаа. За тавшир. Одоо тэгээд яах вэ? Мэдэхгүй. Би өндөө юу хач мэдэхгүй. Насал. Энэ юусаа цаад хорлоо гэрчил хийж байгаа ч. Юу нэ? Цаатаа чи сүүл үед ямар болсон гэж санаж байна? Хамартанд баас төрч гисэн юм шиг дуурч ядаад бүр чигтэй хийх замтай болсон байгаа шүү дээ. Хорлоо тийм юм хиймэргүүлсэн дээ. Үгүй хаа тийм юм хийхгүй хаа. Чи цаатахаа мэдэхгүй байна. Мэдэхгүй байна. Би одоо тэгээд тэр булаацалтайгаа бичиг баримтыг яхаач үндэ мэдэхгүй. Тэр бичиг баримт чамд ер нь ямар хамаатай юм бэ? Тэрнээс чинь болоод хамаагийн болоод байгаа байхгүй юу? Би болон тэр дурлаад байгаа тогмд нь өгчхөө гэж хэлсэн. За. Тэгсэн чинь санжаа хүүгээ эргэл тэсэд хадгалаад байж вэ гэдэг юм. Харахгүй шүү дээ хүүхээ амт тэгэлгүй яадаг юм чинь.
Нөгөө хэдэн өгтөрчнийг харахад хавийн газар гаргаа хайсан бүр баларсан болох байлгүй. Тэгээд чи ямар сандгийн ямар амтайг мэдэхгүй ш. Нөгөө төч нөгөө хөвгчүүлээ тойруулсан. 8-ын тоотой даалуу, нанслын хавцтай нууц гэд гаргаад ирвэл бүр ёстой нэг тэрнээсээс болох байлгүй. Тэгээд одоо яах юм бэ? Би одоо за яах ёстой гэж надад хэлээд өгөлтөө. Тайшралдаа чи байж ижиж. Ингийн ерөөс. Манай нэг хамаатны хүү тэр хамгаалтын албанд ажилладаг. Ерөөсөө тэрийг татгалуулчихдаг юм. Тэр чи ёстой нэг төмөр авдрал гэсэн үг шүү дээ. Тэхүү хөө. Болох уу? Тийм үү? Нэрэн тэгээ аль явах мөртөл. За тэгээ. Тэр бичиг баримт миний зүгэн багтахгүй. Чи зүгэн тавьчих. За тэгээ. Болоо шууд ягаа. Ястаа баларсан юм болж. Наатахаа. Хоёлаа ажил дээр гаргаж өгч тий. Тэгээ. Тогнотын хурш аваадаг гинэ. Чи андуураг үздэй. Юу гэж андуурчдаг. Яагаад тэ нөгөө хурш авгаа нөхөр чинь нэг даалуу тоглодог гар байдаг штэ. Санаж гинөө. Тэр авгаа тэгээд тэр залуутай хэсэгтэй байгаад. Залуу л гэлээгээд байх юм. Яадаг залуу юм? Нэг хамгаалтын албанд ажилладаг нэг тийм юм бадрун бор залуу байгаад байгаа байхгүй. За тэр яах вэ? Чи надад баяр хүрг. Яасан гэж? Ингэсэн гэж. Цангид. За яач вэ? Цангид байхдаа яад юм бэ? Гоё нэр байгаа үстэй. Хүмүүс Аапа гэдэг нэрийг сонсоод инээгээгүй юм шүү. За чинийхэр болгүй. Их ажил амжуулсан байна штэ. Одоо тэгээ хоёлаа яах вэ? Харин би бол тэгж бодоод байна. Тэр хоёр аваа тэр залууг зүгээр ч нэг ороог баг. Тэгээ ядж байгаа тэр залуугийн гэрээ хаалгах нэг зүгээр цайц шиг юм байна. Ямар? Тэр цайз руу орохоор нэг хөөрхөн амтан байна. Ямар амтан? Шуу. Уйхан хоолойтой, өрн нүдтэй, уран тансаг шуу. Чи тэр шууг өөрөө алж аваарай за. Чи яагаад хоорлаад байгаа юм бэ? Наад шуу муу хэрэггүй. Хойлооч бас нууц хадгалах хэрэгтэй байх үстэй. За чи битээ тавраад байгаа. Алтаа олбог гэж хөөргөө. Би чиний хийлдэг гуц чинь биш шүү. Хин ч юм хийлдэг гуц гэдэг байгаа юм бэ? Тэгээ тогмот хоёр яагаад байгаа? За чи бойл доо. Тийм гэдэг л да. За тогмот хоёр бол зүгээр л нэг харин чи бит хоёр бол шал ондоо зорилготой. Тогмот хоёрын харилцаан дээрх чимээ сонирхол бол weer л нэг мөрөөдөл төдий бол
Чи бит хоёрын бол жинхэнэ бизнес. Чи бит хоёрын хамтын ажиллагаанд ирэх чиний сонирхол бол бодтой зүйл. Гэтэ чи намайг ойлголтоо. Би ямарваа нэгэн зүйл хийвэл энэ бол зөвхөн чиний төлөө юм шүү. Гэтэл чи энийг яагаад ойлгохгүй вэ? Одоо тэгээд яах юм бэ? Би тэр залууд ирж очих юм уу? Чи ийм л уран тансаг шүү дээ. Дараа нь чи тэгээд за. Яста амлч. Юу ч ярихгүй за. Энэ хаягн дээр ямар хүн байдгийг олж тогтоов уу? Тогтоосон. Төгөлдөр гэдэг хүн байт юм байна. Хааны юу гэдэг хүн байна? Нэг компанид гэрээ хамгаалтын албаны дарга. Тэгэрч нэлээ найдвартай хүний гарт орсон юм байна л да. Харин би бас тэгж бодоол байгаа. Ер нь ахмадаа энэ хэргийг одоо прокурор танилцуулах болоогүй юу? Хөхөө дуурах ёстой цагтаал дуурах ёстой гэдгийг хүн чи мэдэх болсон да. Чирч тийм шүү. За баярлалаа. Чимгээ. Миний нам ханаага. Миний охины ном нь аавс очоод асуучихсан. Магистр хамгаалсан билүү? Хамгаалсан шүү дээ. Оо за. Тэгвэл энэ утсыг тэмдэглээд авчих таа. Хэд вэ? 99 12 Оо за бич. 12 Би тэв. Таа яа. За. Үлээгрэ. Хамаа. За, хэд вэ? Энийг 12 51 Зя. Чи англи хэлтэй хэрэглээ. Англи хэлч мараахан да. Тийм. Тэгвэл болохгүй юм да. Миний ер нь ажил таарна. Бүтггүй юм шүү. Яалаа хичтэй бүтлгүй яах юм. Нас ч хүрэхгүй юм да. Тийм амархан сэтгэлээр унж болохгүй шүү. Тэгшид ахаа. Та нэг дүүгээ мэрэглээд өгөөч. Юу нэ? Бидний шүүх хурлын талаар. Би юу? Тийм. Юу яриад байна? Чи би яаж мэрэглэх юм чи? Үгүй. Нөгөө нэг ном сонгоод нээж агаад нэг мөрийн уншаад идэх штеп. Оо. Миний дөө өөрөө мэрэглээ. Ахын ажилтай байна.
Үгүй харин таныг нэг эрдэм номтой хүн болохоор л нэг арай үнийг хэлэх болов гэж бодоод байхгүй юу? Тэгвэл чи нэрээ надаар мэрэгдүүлэх гэдэг юм. Тийм. Окей. Сэжгээр өдөж сүжгээр идэгдэг гэдэг үстэй. Уунч тийм л дээ. За мэрэгли. За тэгвэл ямар номоор мэрэгдэх юм бэ чи нэ? Мэдгүй та өөрөө л сонго. Хамгийн мэрэгэн ном. Зяг. За энүүгээр. Далааламын явдал бүхний хураан гүй. Энэ их мэрэгэн ном байгаа. За. Батбол ингэ юм байгаа үстэй. За энэ утсан дээр дараа тавсан шүү. За ингэж байна. Гэвч дээр өгүүлсэнчлэн нирваныг олж болох жинхэнэ нотлохоонд тулгуурлан сэтгэл нисванаас хоёрыг салгаснаар зовлон гарах шалтгааныг хаах боломжтойг мэдэж чаднаа гинэ. Гайгүй гэсэн үг үү? Гайгүй юм шүү дээ. Яа ашгүй дээ. Бид нэр шүүх хурал дээр ялах юм байна. Уг өмгөөлөгч нь сайн өмгөөлөгч байгаа юм да. Баярлалаа хаа. Нэг яаж вэ? Яс штий. За тийм юм яриад. Гэ аваа. Гэ эко меню. Баярлалаа хаа. Хэмбэ? Би байна уу? Яахс? Нөгөө хоосон ундааны сав байна уу гэж явж байна. Би нөгөө ундааны сав авдаг юм байна уу? За сайн уу? Сайн байна. Маш ороод ир. Энд байна. Та яагаад яах вэ? Би өөрөө ялгаад хайчих. За. Чи ингэ завтай байна уу? Зав байгаа. Надад нэг тусгалаад тооч. Би нөгөө ширээнийхээ доотлыг арчсан юм л да. Тэгээ буцаага байранд нь тавих гэсэн чинь дийлдэггүй. За тэгье. Наш аваад аа. Гутлаа яах вэ? За. Өөд наамаа талч. Та сонхороо дуусчихгүй лөө. Би таны цонхны дор юмаа түгээд явж лээ тийм чи. За. Энэ хүнд штэ. Алаа. Хойл ам төргий. За. Хэрэггүй. Би өргөч. Яй. Боцоргүй юм биш үү? Тэгэлгүй ягаалаа. Хойлоо өргий. За. Нэг хоёрыг. Нэг хоёрыг. Би нааж гарах уу? Яах бэ? Чи залуу сайхан насандаа ажил хөдөлмөр хийж авахгүй. Яах гэж ингэж явж тийм дээ чи. Намайг ажилд авдаг юм уу? Яагаад? Харин сая намайг нэг ах. Хээс ажилд авна гэж байна.
Гайхгүй байна. За. Хоолж болж ах шүү. Чиний хоол идээд гар та. Оо би юу? Яах. Миний хувц унараас муухай өнөртэй байгаас тээ. Би гар идүү. Хүний муухай өнөр гэдэг чинь шал өөр юм байдаг шүү дээ. За. Чи байж байгаа. Би одоо. За. Энийг жаахан багтсан хувцас. Ой видео. Ой. Өнөр танараас санаа зовоод идэх байх та. Уулзалтын цаг дуслаа. Санжаагийн энэ хайгуулын тайлан өнөөдөр хамаг юмны зангилаа болж байна. Тогмодын гарт орвол Санжаагийн олон жилийн хөдөлмөр учир утгаа алдаж тогмод огцон байж. Сайн. Баярлалаа. Өсөдөө. Нансал цэцгээ хоёр Санжаагийн тайланг найдвартай газар нуухаар юутайч аваад гарлаа. Эцсийн эцэст тогмод сансандаа хүрч 33 нанслын гэрийн төлхөөрийг авч чадлаа. Ийм нарийн чимхлүүр ажлыг гүйцэтгэж чадах уу? Ингэж сандар шиширч байгаа хүн баригдаж өөрийнхөө хэн болохыг нансад илчилж тогмодын хамаг төлөвлөгөөг нураачих вэ дээ.
Яалцгаа. За. Насал хүүхнэр сонин сайхан юу байна да? Юу байх вэ цэцгээ минь сони ихтэл байна. Үгүй яах вэ энэ чинь санжигаа хурдан гаргаж авахгүй би өөр уймарч гүтэж байна. Үгүй яг өглөө хаалга тогш чинь онгойлгосон чинь нэг охин. Их чи танаа энэ үүдэнд чинь түлхүү золтой байна гинэ. Шүү? Оо ямар баларсан юм бэ чи чинь? Шүнжэнгөө хонолцсон байгаа юм чинь. Гүн чин гэрийнхээ хаалганы түлхүүрийг эн чин зүйлдээ орхиод ахтаа яах вэ дээ? Одоо тий гайгүй юу? Яг дээ би нөмөрч хагаад түлхүүр золттой орхиод хонолчихгүй байта. Чи нэр ямар хуймраа болж байна аа? Чи хамаагүй ингэж уймарчиж нууц адлаар чи. Хилээд яах вэ харин. За. Оо яана. За хөшин чи дараа залгаа хоол түлэглээ. За тэгээ яриараа өгшөө. За баяртай. Оо ямар хэлсэн юм бэ? Яг хурдлах боломж юм. Эсвэл болохоо. Одоохон санаа зовтгоо. Тин жоохон сууж аач. Минийхөө юу яач? Энэ сэвчээрийг цэвэрлээд бушуухан солиод тавьчихсан юм. Аав нь тэр дугуйнуудыг чангалаад. Оо та яах юм бэ? Аав нь дөнгөх бах уу? Хой. Чач. Хөөе. Яач вэ? Зүгээр үү? Тали. Нороонд юм орчих шиг болох юм. Хөө. Битэд тах чинь. Давай. Өөр. За. Гараа. Би энийг дуусгачаад тэгээ таныг хүргээд өгье. Та тийшээ сууж. Сангаж зүгээр болох юм. За зөөл ба. Ингэдгүүл юмсан одоо яаж авлаа? Оо ч одоо яарсан бэ? Оо таны хүрээд рүү. Ээж нь аяг хоол хийж авч өгдөг юм уу гэж бодоод. Хоол яах вэ ээж? Аавын нороо татцсан. Оо харлаа. Айтайхан хөдлөхөд яадаг юм те чи минь. За. Хөл гараагүй орчих гэнэ. А тийм минийхөө хоол ой дээрээ. За аваа явж байж. Аа. Хойч таа. За. Би явлаа шүү ээж. За болгоомжтой яваарай минийхөө. За. За болгоомжтой яах вэ? Ямар баларсан юм бэ? Нэлээ. За. Хүч ямар ч байсан эхлээд гавар төрхөөд өгье. Гайг болох байгаа хэсэрч гисэн. Аа. Арай зүгдэж. Наачлаа. Махарчулж яа. Ялтач яа. Йоо. Юу нэг ингэж яхаар зүтгэртэй гарвал яасан бэ? Хүч минь. Амныхаа дор зоргоор юм ярих юм. Хүч миний чинь ажилласан жил дурчаад байгаа чи сайн мэдж байгаа шүү дээ. Хөөш. Нор чин надад нэг арга зааж өгсөн. Ямар арга? Тэр алдагдсан жилийн чинь нөхөд биччихдэг тийм арга байдаг гэж байна шүү дээ хөөе. Тэр чирний өөл болдоо. Гэхдээ харин болдог гинэ. Хуучин дэвтэр олж аваад нөхөд биччихдэг гэж байна шүү дээ. Тэгдэг болч ёстой сайхал байл л да.
Юу. Цаад норжин чинь их сэргэлэн хүүхэн. Өөрөө ч дэвтэр олоод өгөх юм ярьсан шүүхөө. Хэрвээ их юм бол компанид ажилласан алдагдсан 5 жил чинь нөхөгдөөд бичигднэ гэсэн үг шүү дээ хөө. Тийм биз дээ. Тэгэж тийм л дээ. За, өгшин чинь бүлээн чинь тавиад өвчин амдаа хэмэнд гараад ирээ та. Ой цэцгээ. Гэхдээ үнэнхээр тэр норжин чинь тэр дэвтэр олоод өгдөг юм бол нэг компани 5 жилийн оруулахын тулд хоёулаа ёстой. Нэг хэсэгтээ таваргаад үздэг хэрэг шүү. Тэгэлгүй яах вэ үгүй минь. Явна шүү хоёулаа. Явж л таараа. За, явчихлаа. Ороор. Жаа хардсан яа. Аюул юм мартчихад эргээхтэй ороод ирлээ яах. Нэрэн тэгч юм болов. За 5 минут л хай. Ага. Би юу нараас нарч ирв. Би юу? Би явах юм. За чи ороод байна шүү дээ. Юм яаж мэдв? Бид нэр санаанд оромгүй газар нуусан байж магадгүй шүү. Сая үзье. Яасан? Ерөөсөө олддоггүй байдгүй нөгөөдөгч. Юу гэдэг юм бэ чи? Сайн үтсэн юм уу? Юу үзүү цаамын дүнд үз. Тэр дотор оол бичиг баримтууд байна. Сэдвүүд альж байдаг. Мууснаатай хогч нь хаан мучдаг байна. Юу дараа нөө сая гартаа цүнхэндээ бариад хийгээд гараа авчих болов. Нэрээ сая юу? Аваад явсан байж нэрээ магадгүй юм шүү нэрээ. Одоо явах үү? Явахс. За тэгээ. Би агчнаар сайн нэгтэлчаад тэгээд гараад өч. За. Нүүдгч гараад ирсэн шүү. Тэр нэг бадрун бор залуу
залуу шүү дээ. Тэр гартаа юм барьсан байгаа юу? Тэр гартаа юм барьсан байгаа залуу ч зэ. Би чадна. За чадна заа. За. Амжилт. За. Чадна. За. Та одоо ямар сүртэй юм бэ? Би чадахгүй энийг юм аа. За. Мичнэ. Яасан юу болов? Сайн сая тасаг жоохон хөтөж гисэн чи бүр өөртөө тамаг бичихээр шидчихээ. Ямар айхтар ууртаж болооч вэ тэр? Яна миний цүх. Цүнх ээ? Тасаг дотор үлдээсэн байна шүү дээ. Баларсан юм аа. Би яаж яах дугаарыг харж юмдсэнгөө. За яг доотлого утсан байгаа. Залгаад очиж болох хаа. Хараа одоо дараагийн ажлыг хэцүүдлээ. Яах вэ? Мөнгө ч байхгүй ч. Яа тийм их. Юу яах вэ? Би төв рүү орох ажилдаа таныг замдаа болгочихоо. Болох юм уу? Тэгэл. Тэгвэл тийч тусаалаач. За би орчоо гараад. За. За. Аллаа та. За болчихлоо. Яг уу. За тий. Хоёул эндээс унаа ирчих. За. Танд маш их баярлалаа. Одоо үед чинь хүнд ингэж туслахын олдохгүй шүү. Зүгээр дээ. За миний уул зөвхөн маань ажилласаа гарчаагүй байгаа. Та надад уцаа өгч ганц залгаатай. Тэг. Баярлалаа. Сайн байна. Ангар байна. Би одоо яг таны ажлын газар руу очиж байна. За. За. Ашгүй байж гинэ. За. Баярлалаа. Таныг ангар гэдэг юм уу? Өө тий. Таныг хэн гэдэг вэ? Төгөлдөр. Нөгөө танилцсандаа таатай. За. Учмурва. За юу вэ? Та чи яаж байгаа юм? Яасан? Нуус нэр дуудаад барьчих яах. За тэр яах вэ? Наач бөө юм болоод. Юу? Биднийг илрүүлчих. Хэн? Хэн байдгийг нөгөө гадаадууд. Хээ балраа. Одоо яах вэ? Нууц байдал шилжиндээ. Тийм болохоор байрлал өөрчлөе. За яаж юу? Яаж юу гэдгийг чамд гандан тэгээ бөмбөрлөө хэд хэдэн цэг байдаг гэвэстэй. Чи нэг нэрүүн л явчих. За та тэгээ яах юм? Би ч гэсэн нууц байдал шилжинэ. За. Биш тэгээд тэр гадаадууд чинь одоо бид хоёрыг харж байгаа юу? Яг одоохондоо ч үгүй л дээ. Тэгвэл өнөө шөнөөс ирэхгүй энд ирнэ шүү. Чи тэгвэл бөмбөрлөө явчих. Яаж явах вэ? Яах юу гэдгийг бөмбөр дээр очиод ажиллаж байгаа л да. Тэрний ажил яах юм? Чи юу байхгүй юу нөгөө нууц байдал шилжсэн тагнуул. Тэгээ шаардлага гарвал би чамайг дуудъя. Үнэн үү? Би удлаа ярьдгүй үстэй. Тийш дээ. За би явлаа. За түр баяртай. За. Дарга. Танд их баярлалаа. Үй сайн байцгаана. Сайн сэсэ. Айлгүй нүү яасан том болчихсон. Тийм бэ. Хорлоо. Ой. Танах чинь тэгээд нүүх нөхөө. Нүүлээ. Хувийн хаус орж магадгүй. Нийтийн байранд ямар ойлог байх юм бэ?
дээд доод айл шуугээд хэцүү байх юм биш үү? Зарим хүмүүс яхаар ингэ солиордог байна. Үгүй солиорох юу байгаа юм бэ? Амьдрал ингээд ялгаруулад байна. Хүүш. Ялгаруулад ахт яах вэ? За. Би ч оройтой баяртай. Ороо. Ялгарч үз хүүхэн минь. Таачаараа ширүүдүүлж байгаа юм биш үү? Ямар хамаатай. Энэ мөн хүүхэн чинь бүр хүнээр ачаад байгаа. Та хоёр ч олон жил айл аймаг явсан биз дээ. Чаавас та. Ийм хаяа муутай айлтай айл аймаг байснаас бүр байхгүй байсан дэр. Нүүн гисэн үнэн бодвол бүр сайн л үз. Хөш. Чи аа гэж ята. Эднийх заа юу? Бүр хар багасаа тоглож өссөн найзынхаа эзэмшиж байсан алтны уурхайг бүр луу урдаад өөрийнх нь нэр дээр болох гэж байгаа гинэ. Ястай айхтар байгааз. Намайг бүр юу ч мэдэхгүй маанаг амтан гэж удаад агшаа байгаа. Би чи эднийхэн ч бүр алган дээр ингээд дэлгээ тавьчихсан юм шиг бүгдийг мэдж байгаа юм чинь. Ерөн чи энэ хорлоогоос холхон байсан дээр шүү. Та хоёр нэг юм нуугаад байна да. Юу вэ? Санчаагийн тайланг. Их чинэндээ юу ч мэдэхгүй шүү дээ. Одоо тэр тайланг өөр юм болох гээд тогмод ба бүх хараг хэмтэлж байна. Хэрвээ тэр тайлан тэр хүний гарт орох юм бол Санжаагийн амьдрал бүх зүйл нь оронгоор иргэнэ. Та ойлгож байна уу? Ойлгож байна. За хоёулаа явъя. Хаашаа тэр? Яв Санжаагаа гаргаж авъя. Санжаагүй. Тэр яах вэ? Явъя. За ширэн дээр сууж. Гэртээрсэн сайхан байна уу? Дэлгэвш. Тэгээд чи юу гоо? Ой хөт. Би ч мэдэхгүй байл гэж зүтгэж ирсэн шүү. Гэхдээ тэр залууд нэг л итгэж боломгүй санагдаад байгаа юм л да. Уг нь бол аштайхаа ааштай залуу л да. Гэхдээ тавандаа мурдгаар хүртсэн болов гэж нэг бодогдоод байгаа юм. Санжаа мэдээ. Итгэх ёстой хүндээ бол итгэл хэрэгтэй шүү. Тэр үнэн л дээ. Гэхдээ яг одоо биш. Энэ тагмад нэг л айхтар юмсэдэд байна да. Нэлээд дээгүүр томоохон хүмүүстэй хойлдаал нэг юм хийх гэдэг шиг байна. Чи ямар асуудалтай учирч байгаа юм та энэ чинь? За яах вэ? Тэг яваанд нэг юм болохгүй л үү? Мохорлоо дэж болохгүй шүү. За яалаа гэж дээ. Нэгэнт л тогмод өөрөө өдөөд
намайг тийм хүнд байдалд хийх гээд байгааг мэдснээс хойш ахид төрүүхчих шиг гинт нэг хол автсан шүү дээ. Тэгээд ч одоо бичиг баримт бидний гарт байгаа юм чинь ялалт бол манай талд л байна гэсэн үг шүү дээ. Чамайг харахад сайхан биш үү? Энэ хэдэн хоног чамайг байхгүй болж би ч бүр уймарч мөнгөдөө дуусах юм байна гэдгийг ёстой нэг сайн ойлголоо. Тэсэрэ дэвш. Одоо л дөнгөж бүх юм хэлж байна. За. Яасан бэ? Болох нь уу? Өстой бүү мэдээ. Их л хатуу залуу шиг санагдлаа. За тэр яах вэ? Ямар ч үсэн хоёулаа эн чинь зүгээс өвлчлээ. Одоо жоох мэтг гэдэл дутуу шүү дээ. Мэдгэх гэж. Явж би энэ чиний бүхэл муу муха бузар булан ажлыг чи хийж өгчий. Харин чи яаж юм? Би сайхан ариухан юм та. За надад ч гэсэн амаргүй хувь нь байгаа шүү дээ. Гү чи бит хоёр энэ бичиг баримтыг гартаа оруулаад авчих юм бол үлдсэн миний ажил шүү дээ. Тийм хаа? Чи намайг ээж ихрүү өргөд өгч. За тэг. Миний хүн байна да. Нэг охин дээр очиж. Гүш. Нэрэ цаад тогмч чинь чамайг асуугаад ирэл сурал болохгүй байгаа. Гайгүй л үү те. Охиндоо билег авч уу? Баярлалаа. За. Ээж ихрүү тийм ээ? Тэр хатснагаа өдр. Энэ хүн индүүцэн их. Эмээний чи индүүт. Эмээ? Өнөөдөр Мига надад сурах гэсэн. Хин? Мига. Тэр яасан мэн хуулсан уу? Үгүй. Яаж байгаа хуулахгүй. Цаадах чи ойлгохгүй л байгаа үстэй. Заагаад өгөхгүй яасан юм? Хэлээд өгөхгүй тэгвэл ойлгож цаадчих. Хуулаагүй. Хуулахгүй миний хөө. Хуулах чи юм заагаад өгөхгүй дээ. Үгүй. Охин орж ирж яах шивдээ. Чи сайн уу хөөе? Сайн. Та хоёр минь сайн уу? Хөө яагаад ингэж байж лээ? Чиний ажил төрөл сайн уу? Би чинь сайн уу? Өөр ирэхэ байх нэ чи чам? Ажил ихтэй. За ээж дөрөв үсэ. Чи одоо ирэхгүй байсаар гаднаа төвчин бишүүрхэд бүр очихоо ойлж шít. Оч минь хөө. Ээж даач. Тэний шир. Муу тэр. Зөндөө сансан байж таахна. Нөгөө галтаа сурахтай юу? Тэр чигээр хаач ирээд. Сурахгүй наач. Итгөө. Юу, жон нэстэй. Харин юу харин гэж хонлгүй яа гэм бэ? Ээж нь одоо нэг сайхан цайж надах. Тэгэд нэг хэдэн бууц игээдгий. Өнөөрөө чинь хангар гонгор гэж хонё дээ чи аа. За тэгээ ээж минь. Хай. Ямар сансан юм бэ? Ичгээ сансан уу? Ээж нөхөндөө дуртай чихнэ чсэн. Цаарай. Ичээ тамаргүй нэртэй.
Өнөөдөр ч гадаа гоё шүү дээ. Харин тийм ээ. Ингээд сууж исэн чинь хувь тавилан маань над дээр хүрээд ирэх юм шиг санагдаад байна. Чи ч өстө мундаг юм үлээсэн сууж байгаа юм шүү дээ тэгвэл. Билгүүж. Би ч юм чөлөөг уншиж өгөх үү? Сонсё л доо. За тийм. Уул наалж жаргавч. Ургадгал юм шүү дээ гэрэлт нар. Урамгүй өдрүүдийн гинж тасарч учирдгал юм шүү дээ. Насны хайр. Сайн шүлэг байна уу? Тийм байна уу? Би зохиосон шүү дээ. Тийм үү? Тийм. За баяр хүргэе. Баярлаа. Манай хөрш чинь өстө мундаг яруу найрагч байсан юм биш үү? Зохиолч яруу найрагч нарыг их сайхан хүмүүс гэдэг гэж аав маань дандаа ярьдаг. Чи тэдний цуглаанд очдог уу? Очдог бол дараа намайг дагуулаа яваарай за. Би тийм сүрхий биш ээ. Гэтэ би тэдний хаан суудыг мэдэх юм бол хоёулаа дараа хамт явъя л та. Заавал шүү заяа. За. Одоо найз нь орё дөө. Орой алчиж. Билгүүж. Дахиад жоохон хамт суучлаа гэхүү. Тэгвэл би чам дахиад гоё шүлэг уншиж өгье. Тэгэл та. За юу хийх суугаад байгаа юм? Салхилаа дөө. Нэг тийм зэврээ өрөө биш үү те? Гадаа гоё л шүү дээ. Та хоёрт л тэгж санагдсан юм билүү те? Чи шүлэг сонслоо. Өтөргөө надад зориулж шүлэг уншиж өгье. Шүлэг үү? За ихчээ. Ямар шүлэг сонсмоор вэ? Шүлэг. Чамд Rolls-Royce-ийн тухай шүлэг байгаа юм шүү дээ. Тийм шүлэг байхгүй л дээ. Эсвэл Lady Gaga-д ч юм уу? Эсвэл ямар нэгэн одод зориулагдсан би тийм шүлэг бичдэггүй. Тэгээ чи юу яг юу бичдэг юм бэ? Эмэгтэй хүн, ижи яав, хайр дурлалын шүлэг. 19 дэх зуун ханхалчлаа. Юу гэнэ? Танаа ойд чинь 19 дэх зууных юм байна тий. За би орлоо. Баяртай. Баяртай. Зац. Би ч гэсэн орлоо. Баяртай. Ох мань. Бацсан сууж. Тэгээ. Ой. Ийм тогмодгүй. Багийнхаа найзын алтны ордыг булаацалтаад байгаа гинэ. Хэн тэгж? Сандахгүй ихнэр. Хана хоёулаа үүднийхээ усхыг нэг сайхан өндөр хэрэм болгочвол зүгээр юм дээ. Юу хэрэм? Яахав тийм хөршүүдийн гадны хүмүүсийн муу юм ордгоо. Дандаа сайн юм ордог тийм хэрэм. Хүн юм хэлэхээр танд л хэлмээр санагдах юм байна шүү дээ. Би чиний хэлж ярьж байгаа юм буруудах юм биш л дээ. Хар бараа юм уу хаалганы хат мөлдөл зүгээр юм уу л гэсэн. Та өөрөө дан ганцхан уйтгартай гэдэг үстэй. Энэ хорвоо гэдэг чинь алга ирэн өнгөр дүүр. Бидэнд өөрсдөд нь асуудал хангалттай байна шүү. Нэг төрлийн хамгаалт штэ. Энэ айл амтна тань гэдэг чинь. Биш нэг юм бодоод байна л да. Ганцхан хөршүүд биш. Бүхэл байраараа хамтарч хийх ажил надад санал байна. Бодож байгаа юм байна. Таа шүү. Дурлаа. Чичгээс тоонд. За би арчиж байгаа юмгүй цаг гэдэг.
За хөө ингэсэгээд наач тийм үү? Ингээл. Жоохон дэш. Жоохон. Жоохон далийн нөгөө дэш. Сайн байцгаана уу? Насаа өөрөөр нэг ороод ирдэ. За. Насаа. Энэ хүний 2012 оны баталгаажуулалтанд дутуу хийгдсэн байна. Лавлагааг нь гаргуулад ирэх үү? Овг нэр нь хин гэнэ үү? Энэ Жамсрын гэдэг. За ойлголоо. Ингээ болоо. За материал бүрдсэн байна. За. Та урд нь 172,200 төгрөгийн тэтгэвэр авдаг байсан юм биш үү сар? Тий. За. Одоо нөхөн даатгалын хуульд хамрагдсанаа 11 жил нэмэгдэж байгаа. Ингэснээр та улсад 21 жил ажилласан гэсэн үг. За. Тэтгэвэр одоо 207,300 төгрөгийн тэтгэвэр авдаг болно. 35,100 төгрөг сар болгон нэмэгдэх нэ. Сар бүхий 30,000. Тийм 35,100 нэмэгдэнэ гэсэн үг. Сар бүхий 35,000. За би тэтгэвэр тогтоолтын хуудсыг шинээр гаргаад ах дээр очиж гарын үсгийг зурулж 5 дараачаад аваад ирнэ. Тэр бол 2 төр хүлээн. Цаанаас суугаад төр хүлээж явах уу? За тэгээ. Ахоо. Танд гарын үсгийг зурулж гэж. Хөө ихтэй. Баг байна. Толхууга. За хоёрын бүх юм бэлэн боллоо. За энэ сараас эхлээд таны сарын тэтгэвэр нэмэгдэж бодогдноо. Танд баяр хүргэе. За баярлалаа тэр юм шиг. Хугацаанд амжиж материалаа бүрдүүлж гисэн хоёрт их баярлалаа. Баярлалаа. За баярт. Таны хэлж яад юм. Хораасч яа. Чадвал хайрамилдгийма үлгэр хүрнэх сарны тоян өдрийн элчи муч аралдавч үрийн тояг ботоо шиг дагдаг гэрэлтэй орчлон гэрэнчин хоймэр шүү жингүүдийн аран тухалж амжилгүй тулдаг
орчлон зүрхэн дотроо түүдэг асахадил зүнгэрлүүл чадвал хайр амьдрдгиймаа. Өдөршөн хоёор эрих шиг бомборч үлдээ нартай хорвог толхоод арслан зантай тавилан гаргадхан аавын голомтын хамрон юм шүү. Чадвал хайр мөнхөрдгиймаа. Аргадж чадвал хайр мөнхөрдгиймаа. Газар тэнгэр төрсөн нутаг ард түмэн хайр сэтгэл элбэрл ажлаг ахмитыг зохиолчод мөнхийн сэдвээ гэж нэрлэдэг юм билээ. Тэгээд ч тэрүү далай хэмсэг намб төрөг уран гоё нуглаа хуглаа тансаг сайхан шуран хай таталд өнг аялгуунаас холигдол хоршил зохирол займарл бэлэг танхай чөлөөд байлаа гэд уул усны уужмийнх нутгийг хэдэн мянган жил улиран эзэмдэн суусан ард түмний дуунд байвал зохилтой бүхэн цөм бүрдсэн уртын дууны агуу гайхамшигыг тэр үед би ухаараа гүйжгэлсэн зүрхний гүн сэтгэлийн үгт мэдэрсэн юмсанж эгчи манавад мордсон ёсны хүнд айлын хүн болж байгааг нь ухаарч чадсан сэтгэлийн дэнсэлгээ морморны дундаас үрэмэр хөөрхий үрүрийн дундаас хүүхэн үрмэн хөөрхий огторгын бодон төөрсөн ангирын дэгдэхээ хөөрхий орчлонгийн бодонд төөрсөн хүний үр хөөрхий хэмин хайлан дуулсаар үлдэж байгаа ураг элгнийхэн уран сайхны үнэнд дарагдан хоёр дүүтэйгэн хавд гаднаан зогсож үлдэхэд өрцөнд нэг юм унах чиг тарихынд нэг уч харван орхож шиг болж билээ. Бэравагчд морины уяага нар зүв тойроод цаст талын тэр рүү дөрөө харшуулан ерөөгүүлж одоход гэрт дуулагсдын хоол жигдрэн ханган саар байсан сан. Амьдралын хөх харгуугаар өгсөн уруудан өдийжил болоход тэрл дуу одоо хүртэл чихэн дэгшиглэж алсын алсад намайг дуудах чиг эсвэл үзүүр тойртол эргэж битгий хараарай гэж захиад үлдсэн ээж юм сүгэ араас өргөсөөр байгааг мэдрэх шиг санагддаг юм та. Тэдний барааг тасартал харцаараа үдээд би хонь руугаа очиж аавын сундаг дурангаар бас л харуулсаар үдсэн бүхнэн сэтгэлдэн шингэн сууж билээ. Тэд нар цагаан хөдлийн урд овоон дээр очоод мориносон буулгүй овоо тойрч өврөөсөн цагаан идэ будаа өргөж байсансан.
Дөрсөн гал голомтоос нь авч шинэ голомтод хүүхний хүрэх замд газар гიშгүүлж саадуулдаггүй. Нутгийн зах газрын сүлд хэмээн овоонд идээ цагаа өргөж лусадыг баясхан явдаг нь ёс байжээ. Харин зүүн дөрөг молтлон нутгийн хүндийг эрхэмлэн дөрөө салах ёсыг гүйцээдэг байна. Эгчийн тэр хурим, эрхэм тэр ёс, эгшгэлэнт тэр аялгуу зүрх